Сайн байцгаана үзэг сонсогчдоо Хөөхтинг радио станцаас бэлтгэн хүргэж байгаа подкастын маань шинэхэн дугаар үзэгч сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн подкастын маань зочноор залуу уран бүтээлч Инх Хамгалан буюу одоо хүмүүсийн сайн мэдж байгаагаар бол Татар амгаа маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ Татар амгаадаа энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За баярлалаа. Чамч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Нэвтрүүлэгтээ өрөм оролцуулж байгаад маш их баяртай байна. За мэдээж подкаст учраас хоёлоо гоё нээлттэй ярилцаад магадгүй амгаагийн тухай хүмүүсийн мэдхийг хүсэж байгаа зүйлийг би бас тодруулж өгье гэсэн бодолтой байгаа байхгүй юу. Тэгэхээр хоёлоо яриагаа хаанаас эхлэх вэ гэхээр хаан төрөв, хаан сурав тэ эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. За би Баян Онгор аймагт 10 жилээ төгссөн. Тэгээд одоо Баян Онгорын хөгдөгаа унган соёл урлагийн сургуулийг 16 онд төгссөн. Дөрийн дуучин мэрэгчлэр төгссөн байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо Limitless Records гэдэг дуу бичлэгийн студид суралцаад Бабу гэдэг Asian Shop хамтлагийн дуучин байсан Бабу гэдэг ах тараа одоо шав ороод суралцаад явж байна. Тэгээд тэрнээс хойш одоо 4 жил болж байна. Соёл урлагийн сургуулиуд төгсөөд 4 жил болчихж байна. Тэгээд тэрнээс хойш одоо уран бүтээл хийхгүй явж байгаа. Саяхнаас уран бүтээлтэй орж байгаа. Дуучнаас рекордсын одоо саунд инженер бичлэгийн продюсер зөв тийм. Тэгэхээр энэ ч одоо шууд нөгөө нэг одоо байлж байгаа талбарынхаа эсрэг талд нь бас гарцсан байна шүү дээ. Зөв үү? Ер нь зөв. Гэхдээ энэ маань надад буцаад амар нөгөө нэг сурж боловсрож байгаа болохоор эндээсээ эхлүүлээд бас студид яаж дуулдیں۔ Тэ? Студид яаж хоолоогоо бичүүлдэг. Эний чинь нөгөө нэг одоо соёл урлагийн сургууль заахгүй шүү дээ. Ерөнхийн нөгөө дөрийн дуучнаар төгсөж байгаа болохоор яаж зөв дуулах уу, яаж өнгөө зөв авах уу гэдэг асуудлууд дээр бид нэр заа зөвлөдөг болохоос яг студийн талаас бол бас нөгөө ингэж дуулдیں шүү. Студи ингэж дуулуул ингээд микрофонтойгоо ингэж харьцсан студийн бичлэгч шал өөр тэрнийг сурангаа тэгээд ажил боловсроо тэгээд тэрэн дээрээ бас ингээд дадлагчаа тэгээд ирэхээр миний энэ дуулах урлаг одоо дөрийн дуучнаар төгссөн ч гэсэн энэ студид дуулах урлаг энэ маань ингээд давхар хөгжиж байгаа. Энэ нь ингээд надад буцаад давуу тал болж байгаа. Би нэг үдлийн сүйсийг 4 жил 5 жил сурсан бол яг студид бас одоо ингээд 4 жил сурж байна. Тэгээд энэ маань ингээд нийлэхээр би ч одоо урлагийн байгууллагууд юу гэдгийг 2 салбарт гэсэн үг шүү дээ. Нийтдээ 8 жил 9 жил явж байна гэсэн үг байхгүй. Энэ маань ингээд би болоод ирэхээр өнөөдрийн миний амгаа гэдэг хүн би болж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Энэ бас гайхалтай мэдрэмж ах л та. Магадгүй дуучин хүн бол анх одоо бичлэгт орохдоо бол мэдээж тодорхой хэмжээнд сандарчлаа. Тийм. Тэгэхэд бичлэгний нөгөө талд одоо өдөр тутмын студийн үйл ажиллагаа яаж явагдаж байна. За дээрэс нь артистуудтай хэрхэн харьцах ёстой юм. За дээрэс нь одоо хөгжим уран бүтээл дээр ямар шаардлага байх ёстой гэдэг тэр бүх талаас нь илүү нэвтрүүлж ийн гэж ойлгож болох юм тийм ээ. Тийм зөв. Тэгэл одоо бид нар шин дуучдтай байнга тулж ажиллаж байна. Байнга дуучдтайгаа хамтарч ажиллаж байна. Тэгээд тэндээс эхлүүлээл одоо миний нөгөө анх нэг студид сурж байсан үе юм. Ингээл одоо боловсроод нь шүү дээ. Одоо ингээл ихэндээ бол би ч бас нөгөө дуучдын хоолой бичиж явахдаа юм хэлж чадахгүй шүү дээ. Одоо өөрөө бас нөгөө боловсроод юм хийдэгж яг өөрөө бас студийн бас бүрэн хэмжээний дуучин болов бүрэн хэмжээний бичлэгийг сайн хийдэггүйсэн. Одооноос эхлээд бас дуучдтайгаа хамтарч ажиллаад нэг дуучаа орж ирээд ингээ хоолой бичүүлэхэд бол бас тэр дуучдаа тий яаж зөвлөх үү энэ дээр нь үгээ яаж хэлэх үү бас энэ дээрээ одоо ингээд дикцэн ингээд хэлжүүл зүгээр ингээд авчвал өнгөө ингээд авчвал зүгээр ер нь бол одоо дөрийн дуучин гэдэг мэрэгчлэр төгссөн хүмүүс нь орж ийл нөгөө нэг ерхийгээр сурсан сурсан ямаараа л шууд дуусах гэдэг байхгүй. Одоо студийн техник байхгүй. Тийм ерхий нөгөө ойлголт байгаа. Тэгтэн мөртлөө яг нэг харьцаа байхгүй. Яг над шиг л гэсэн үг. Анх нөгөө би ч одоо сүйсийг төгсөөд бас нэг сайхан нэг ээжин дуу хийжсэн шүү дээ. Тэр маань одоо тэр үед одоо нэг сайн явж чадахгүй пилжсэн. Тэр нь маань юу юм бэ гэвэл яг тэрнтэй адилхан одоо бид нар ерөнхийдөө сүйсийг төгсөөд бас нэг студийн ерөнхий нэг ойлголттой болчихвол тий. Ерөнхийдөө микрофонтойгоо ингэж харьцах хэвээр ер нь студид ингээд дуулвал бас миний энэ хоолой бас хүнд хүрэх магадaltaй. Эндээ нь зөөллөд энэ дээр нь өнгөө зөв аваад дээш нь аваад гэдэг эднэр дээр ингээд тулаад ажиллаад сурчвал одоо нэг хүнд хүрэх нь улам хялбар болох юм болов. Тэрнээс нөгөө дуулж чадахгүй байгаа муу байгаа гэсэн юм биш. Ерөнхийдөө нөгөө дуугаа ойлгох, тийм дуугаа мэдрэх нь илүү их хэрэгтэй юм билээ. За мэдээж соёл урлагийн сургуулийг мэрэгжлийн дуучин одоо бакалаврын диплом боёо одоо тодорхой хэмжээнд боловсрол эрдэнэ цол штэ. Тийм.
мэргэжлийн дуучин болоод бэлтгэгдээд гараад ирсэн байна. Энэ бол нийгэмдэр яг байгаа л асуудал та. Маш олон дуучнаар одоо мэргэжилтэн болоод төгсөж байгаа залуучууд одоо хүүхдүүд залуучууд зөндөө байна. Яг хөрсөн дээрээ буугаад нөгөө анхны мөрөөдөл буюу одоо урлагийн сургуулийг сонгож сурж исэн тэр мөрөөдөл хөрсөн дээрээ буугаад дипломаа аваад одоо юу хийх вэ гэж өөрөөсөө асуулт асуусан цаг хоёрын зөрүүн дээр яг ямар зүйл мэдэрч ив. Энэ бол яг залуучуудад яг төгөөмөл тохиолдож байгаа зүйл гэж би бодлоо. Тийм. Одоо энэ дуулах урлагч гэдэг юм уу альва нэг ямар ч байгууллага дээр тийм асуудал тулгардаг байх гэж би бол боддог. Одоо нэг боловсрал дээр ер нь одоо би бол тэгж боддог. Гэхдээ сайн мэдэхгүй л яг бид нэр урлагийн сургуулийг сонгож байгаа биднэрт бол маш тэр асуудал амар хэцүү шүү дээ. Ер нь бол би бол одоо яг сойсыг төгсөө 1 жил бас тэгээд очиргүй өстэй учраа болоогүй шүү дээ. Юу лээ би ч одоо яах ёстой вэ? Би ч нөгөө нэг соёлын урлагийн сургууль сурж явах хугацаанд өөрийг чи одоо би ч гараал гавьяд амар юм бодож илаа шүү дээ. Юу тэгэл дээшээ мэшээ амар юм боддог. Ер нь хүмүүст болгон л одоо бид нар сурж боловсролтой хот тийм л юм бодож исэн баг. Тэгээд тэр маань одоо гараад яг 1 жилийн хугацаанд тест намайг бол сэтгэл гутралд баг оруулах хэмжээний тийм асуудал болсон. Яагаад гэвэл бид нар чинь нөгөө ивэ олохгүй, юу ихээ мэдхгүй, хаанаас нь дуулахаа мэдхгүй. Бид нар чи одоо нөгөө дөөрийн дуучнаар төгсөнгүүтээ юу штэ. Монголд нөгөө ажлын нөгөө талбар их баг, дөөрийн театр гэж ганцхан театр байгаа. Тэндээс ч ихлүүлээд хөгжим бүжиг, сити, соёлын урлагийн сургууль гэдэг амар олон боловсон хүчин гарч байгаа болохоор нөгөө юу багтай. Ажилтаа ихтэй дээрээс нь зах зээл бас бага шиг байна. Миний харж байгаагаар бол одоо соёлын урлагийн их сургуулийг урлагийн мэргэжилтэн болоод эн чинь бол бас сэтгэл мэдрэмжээрээ хийдэг нарийн мэргэжлийн ажил байгаа байхгүй. Энийг ингээл шууд ингээл өдөр тутамдаа хийгээд ихээр эсвэл аль нэг бол мэргэжлийн урлагийн байгууллагт одоо ажилд орох эсвэл шууд одоо хуваараа уран бүтээлээ хийх. Энэ хоёр чинь бас ажлын байр нь бас хомсдолтой тийм ээ. Мэдээж шууд хуваараа уран бүтээл хийхээр одоо хөрөнгө мөнгө зарцуулахаас ахуулаад за дууга хийгээд идэг тэр нь бас хүнд хүрэх үгүй юу бас тааж мэдэхгүй зүйл болчиход байгаа байхгүй. Энэ дээр ер нь бодолтой байна. Миний бодлоор яг одоо наадах асуудал дээр ч юм бол миний бодлоор өөрөө бас дуу хийсэн байгаа дээ шүү дээ. Хийсэн. Одоо яг одоо юу гэдэг нь сүйст байх хугацаанд ч юм сүйсээ төгсөөд бол 2-3 уран бүтээл хийсэн. Одоо тэгээд тэр уран бүтээлүүд маань яг тухайн үедээ бол яваагүй. Тэгээд яагаад тэгсэн бэ гэхээр бид нар одоо нийгэмд байгаа энэ уран бүтээл хаашаа тий одоо энэ нийтийн дуу хаашаа өрнөж байна, pop дуу хаашаа өрнөж байна, одоо дэлхийн одоо энэ урлаг хаашаа явж байгаагаа ч ойлгоогүйсэн юм лээ тухайн үедээ. Одоо ингээл гарангуутаа л ийм дуу ивэл хагас ячих юм, ийм дуу хийжвэл маш гоё явчих юм байна гэсэн буруу ойлголттой явж байгаа л хин нэгнээс зүгээр нөгөө нэг үгэнд судлахгүйгээр заяа гэд үгнийхээ утгыг ч ойлгохгүйгээр нэг үг аваад нэг хөгжим зохиолтоор очил хийлгээл тэрийг ингээд өнгөцгөн хараад нүдээр хараад ерөөс энэ дуу гэж бол бараг ингээл би дуучин болчлоо бараг энэгээр ингээл тодорхойл явчихна гэж ойлгоод байсан байхгүй. Тэр маань биш байсан байлээ. Ер нь бол тэгээд яг үнэн жанр дээр яг ингээ уран бүтээлчүүдтэйгээ туулж ажиллаад одоо энэ нийгэмд одоо уран бүтээл гаргаж байгаа энэ хөгжмийн зохиолч те. Тэгээд одоо энэ студийн нөгөө найруулагч одоо студиэр ажиллаж байгаа энэ хоолой бичиж байгаа хүмүүстэй маш их тулж хайрцаад тэднэртэйгээ өдөр тутамдаа байнга харилцаатай байгаад яг энэ уран бүтээлээ хөөгөөд энэ цаашдаа энэ уран бүтээлээрээ би дээшээ гарах хэвээр дэвшин би уран бүтээлч болсон заавалч дуучин болсон гэсэн зорилготой л бол ер нь шууд тэр зүйл рүү орох хэвээр юм болов гэж бодсон би бол. Тэгээд байнга студийнхантайгаа цуг хамчлаад тэд нар ч юм бол одоо ерөнхий нөгөө нийгэмд ийм дуу гарвал хийт болно. Ийм дуу гарвал одоо ер нь хүн түрхээр байна гэдгийг байнга өдөрт минь нөгөө нэг сурж боловсрж байгаа юм шиг л хийж байгаа болохоор зөв юм билээ. Бид нар чинь яа тийм нөгөө нэг сууйсан төгсөнгүүтээ хийцгүй байж байгаа нийгэмд юу болж байгаа урлаг хаашаа явж байгааг ч мэдэхгүй шууд нэг дуртай дуугаан ч юм уу хүн хин нэгний өгсөн дуугдуулаад тайдаг чинь буурал юм гэж би бодсон. Өөрийгөө ч гэсэн яг бүрэн таньж мэдээгүй. Тий. Гэтэ өөрийгөө ер нь таньж мэдэх юм уу гэхгүй. Би ч одоо тэгээд яг дөөрийн дуучнаар төгсчөнгүүтээ поп дуулахыг аягүй хүссэн. Миний нөгөө өөрийн маань нөгөө нэг дуулах гэдэг арга маань сонсдог хөгжим маань поп дуу байгаад байдаг. Тэгээ би дөөрийн дуучнаар төгсөөд явцсан болохоор бас тэгээ нөгөө юу аахгүй. Нийтийн дуу юм уу дөөрийн дуучин ч юм уу тийм мэрэгжил рүүгээ аригу 5-6 жил ингээд сурчгаар чинь
Повдууд болгоод амар асуудалтай болчих واخгүй. Ерөнхийдөө нөгөө суур имийг биднэрт соёл урлагийг заагаад өгч шít багш нар ч мундаг багш нар. Би бол нөгөө тэр олон зүйлийг сураад авсан болохоор шууд pop тал руу дуулж чадахгүйсэн байхгүй. Тэрнээс эхлүүлээд нөгөө өөрийгөө олж чадахгүй нэ гэсэн. Нөгөө нэг 4 жил 5 жил сурцсан бэлтгэл тэгээ нөгөө онл байгаад байдаг. Тийм. Тэгсээр нэ өөрийн сонсгол нь өөр байгаад чиглэл нь илүү гоё хөгжиж жаргаж сонсоод байдаг. Тий. Тэгээ тэрийгээ дагаад сонсож байгаа юмаа дагаад pop дуулна гэхээр бид нар ч нөгөө сороод боловссон болохоор тэргээр ерөөсөө нэг явж чадахгүйсэн. Тэгэхээр нь ер нь хүн чаддаг зүйлээ хийх хэрэгтэй юм байна. Би одоо дөөрийн дуучин мэрэгчлэр төгсөн би дөөрөөрөө явъя. Аль эсвэл одоо хамгийн наалдтай зүйл ч одоо нийтийн дуу байхгүй одоо дөөрийн дуучнаар төгссөн хүмүүс чинь нийтийн дуу дуулахад арай илүү хүнд ойрхон байдаг. Тэгээд одооноос эхлүүлээл ер нь pop дуу дуулах тийм хүсэл зорилгоо умартал одоо нийтийн дуу тий одоо тэгээд тэр чиглэл рүүгээ л ер нь арай төгч юм да. Тэрнээс эхлүүлээл өөрийгөө олж юм да. Мэдээж одоо би нэг өөрийгөө таньж мэдэх ер нь таньж мэднэ гэж байд юм уу гэж асууж байгаа. Би зөвхөн өөр дээр боддог нь болохоор тийм байна. Яг өөрийнхөө хайгаал ингээл өөрийнхөө тухай хэрэгцүүлээл би ямар алдаа гаргад юм бэ? Би хий юм бэ гэдгийг бодоол ахтсан молон молтхоо болоод байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Чамд ер нь тийм мэдрэмж төрж юу? Надад ч гэсэн ялгаагүй тэгэл тийм мэдрэмж авалгүй явах хүн чинь. Дөөрийн дуулаачаар төгсөөд за ингээд хэсэг байж байгаа студ дээр одоо ажилтан болоод орж штэ. Тий. Тэгэхэд өөр дуучин ингээд дуулж байгааг хараад би ч гэсэн дуучин штэ гэсэн эмзэглэл амар их штэ. Одоо ингээд манайх ч нэг 2 артисттай 3 артисттай нэг нь нөгөө инхэрдэн Баатра Бадаман гэдэг 3 артисттай байхгүй. Одоо тэгээд эднэрээр одоо би ч нөгөө нэг хөглөгдөж штэ нэг бодлын. Энд чинь нэг нь дэлхийн дуучин болох гээд зүтгэж байгаа тийм. Нэг нь одоо энэ 2 уран бүтээлч маань одоо Монголдо нэг үеэ бас төлөөлөөд нэг country стилээр дуулж байна. Нэг нь уртын дуучнаар дуулж байна. Эднэр чинь ингээд юу гэдгийг мэрэгжлэрээ яг ингээд сурсан зүйлээрээ ингээд хийгээд чадаад явхаар би бас энэ зүйлээр чинь сурсан шүү дээ. Би өнөөдөр одоо яг хаана яваад байна. Би яг юугаараа дутуу байгаад байна. Ялгаагүй л адилхан сурсан, бүгд л адилхан сурсан. Мэдрэмж мань дутуу байна уу, юу нь болохгүй байна гэдэг талаасаа. Би юун дээр шантрын штэ тийм одоо юун дээр яаж ажиллавал би эднэр шиг болох юм. Эсвэл яаж ажиллавал эднэрийн хэмжээнд хүрэх, яаж ажиллавал энээсээ дээшээ гарах юм те. Тэр болгон дээр одоо хүн ингээл нэг дуу уучаал тэр дуу нь ингээл гараал хийт болол тэр хүн чинь ингээл тэрнийхээ үр шимийг хүртээл те. Энд тэнд очиж тоглолтод оролцоол ингээ явах чинь. Одоо бид нарт одоо нууцхан тийм одоо бүр амар зүйл болно шүү дээ дотор бол. Энэ одоо нөө муу шар хор гэж байгаа шүү дээ. Хүнд одоо атархдаг. Цагаан атархал биш шүү. Хар атархалтай хүн бол өрсөлдөхөд бас хитрхи том өрсөлдөгч нэртэй цуг байгаад байгаа юм шүү. Тийм шүү дээ. Одоо бид нар чинь би ч одоо яг тийм шүү дээ нэрнгээсээ одоо яг эн чинь одоо нэгэн дэлхийн дуучин болох болж шүү дээ. Угаасаа сая одоо Азийн бас том country стилээр ямар шаардлагатай дээрээс нь бас Америкийн тайзан дээр том шоун дээр бас дууллаа. Маш олон гайхалтай шүүгчнэрийн өмнө бас монгол хүн энэ хэмжээний гоё аялгаутай дуу хоолойтой ийм чадвартай залуу байна гэдгийг бол бас инхэрд нь бол харуулсан. За Баатрын хувьд бол бас монгол country стилийг Монголд одоо оруулж ирж байгаа. Суурьшуулах гээд үзэж штэ. Country одоо тэр стилийг монгол руу одоо маш сайн гоё хөрвүүлж байна гэж бол би зүгээр хөгжим сонсогчтой харж байгаа байхгүй. Одоо тэр нь тэгээд чинь нийгэмдээ одоо ер нь бол бас бууж штэ хүмүүс бол маш их сонсч байна. Тэр нь бол хүмүүст бол маш их хүрж байна. Тийм болохоор одоо тэгэл болж байна гэж үзэж байна. Одоо би ч гэсэн хувьдаа бас хичээж байна. Одоо тэгэл чадхаараа. Тэгэхээр нэг рекордсын хамт олон байх юм шүү дээ. Зөв. Сошиал дууллаа. Амгаа. Өмнө нь бол одоо ингээд уран бүтээл хийгээд яг клип хийгээд бүтэн дуу хийгээд тий. Хөгжим болон найруулга мэдээж одоо өөрийн дуучны ажиллаа бол хийсэн байна. Сошиал дуулахад бас хүмүүст хүрлээ. Энэ хоёр ингээд эсрэг тесрэг хоёр юм өөр арга барилаар хүнд хүрсэн ч гэсэн бас өөр болсон байна тий. Энэ дээр ер нь юу гэж анзаарч байна вэ? Сошиал яг бид бүхэнд яг үнэхээр нээлттэй том тайз байж чадж байна уу? Энэ тал дээр юу гэж бодож байна? Миний бодлоор одоо яг надад бол сошиал бол маш их хэрэгтэй зүйл болоод байна. Одоо яг миний хувьд бол. Өнөөдөр одоо юу гэдгийг те сошиалд би нэг уран бүтээл ч юм уу нэг cover хийгээ тавиагүй бол би яг нөгөө нэг болохгүй байгаа зүйл дээрээ л байгаад байгаа байхгүй юу.
бол яг л тэр мэдрэмжэн дээрээ л байгаад одоо би юунаас эхлэх юм бэ яах юм бол гэд энэ нэг cover хийгээд энэ сошиалд энэ урамтай тавьснаас хойш надад ерөөхдөө тийм нөгөө юу ирсэн зориг тийм нөгөө урам зориг амар их ирсэн. Тэгээд би юу хүний дуу ингээ coverлоод дуулсан ч гэсэн би энэ чиглэл рүүгээ явах юм байна. Өөрийгөө бас тэндээс эхэлж олж ирсэн. Тэгээд яг окей би чинь ингээд явбал хүн төрж штэ тэ. Тэнгүүд cover би бас жоохон тийм санаагаар явсан бас тийм нөгөө нэг урамтай лигийг нэг чиглэлийн юм дуулаагүй. Одоо нэг нийтийн дуу дуулж үзсэн нэг одоо бүх чиглэлээр л урамтай лигээ тэрнээс нь хүмүүст намайг бас нөгөө сонсож байгаа юм мэдэгдсэн. Амгаа гэдэг хүн энэ чиглэл рүүгээ дуулвал хүнд хамаагүй хүрх юм байна. Одоо эстрадаар дуулвал бас нэг хүн хүлээж авахгүй байна тий. Өөрийгөө бас сошиаллаараас шалгуулад өөрийгөө сошиаллаараас ер нь аль чиглэл надад илүү тохирохоор байна гэсэн хайлт хийсэн ба шүү дээ. Тийм. Тэгээд яг хүн болго оюутан болгон одоо хүн болго мэрэгчлээ сонгосон мэрэгжил болгон дээр нөгөө эзэн байж чадах юм бол амжилт ирдэм байх. Тэгээд тэрнтэй адилхан би яг дөөрийн дуучин мэрэгчлээ төгсчөөд эстрад дуулах гад pop дуулах гад явсан. Тэр маань одоо сошиал дээр ингээд тавьсан юунууд шүү cover-удаас л мэдгэцсэн. Тэгэл яг л нөгөө нэг мэрэгчлэрээ явсан хийсэн дуунууд манд хүнд хүрсэн. Тэгээд яг тэр нь одоо энэ чиглэлээ бариад явах нь зөв юм байна гэж бас тэндээсээ одоо тулгуурлал одоо юм хийж байна да. Олон жилийн зорилгынхаа чигт хаяагүй явсан тий. Мэдээж бүх өдөр бол гоё байгаагүй бах тий. Тэр бол ойлгомжтой. Йоо тэгээд ингээл дэшээ хараад бодох үе байж. За одоо яг юу их хэвтэй юм болоо. Нэг үдлээ хаяад ингээд ажил төрлийгээ те ингээд явчмаарч бий байсан шүү. Тэр болгоны чаард одоо манай хайны ижил үр хөвгтүүд одоо ингээд тусал дэмжээл болно шүү чи ингээд нэгэнтээ энэ сургууль соёл төгссөн одоо манай ихнэр чи одоо улаан пен байгаа шүү дээ. Тэгэл одоо энэ мэрэгчлэрээ төгссөн энэгээрээ ингээд тайзан дээр дуулаад сонгосч байгааг харахыг маш хүсдэг. Тийм болохоор одоо юу яаж байгаа л одоо би шантрахгүй юу шүү дээ. Одоо өөр юм хийжтэй юм хөр. Тэг чи тэрэндээ очиод тэрийг хийж чадахгүй л яах юм. Дахиад нөгөө эхлэн дахиад нөгөө доороос хахаад эхлэв шүү дээ. Эхнэртэй болохоор би чаднаа, би болноо гэд нөгөө зориг тэмүүлэл байгаад идэг. Яг амьдрал дээр буугаас тэр чинь эхнэртээр бас тодорхой хэмжээний ачаал байлгүй одоо тэгээд одоо яг эдийн хүртэл одоо эхнэртээр бол амар их ачаал байсан баг шүү. Сэтгэл зүйн асуудал тэгэл одоо мөнгө санхүүгийн асуудал тий. Би чи үнэн чанар дээр ингээл 4-5 жил оцсон гэж сурсан. Тэрнээс хойш ингээл студийн дээр багштайгаа нийлээд багшаасаа ингээл заавар зөвлөгөө аваад ийм байдаг, тийм байдаг, ингэж хийвэл зүгээр гэл тэр болгоныг зааж зурулж л байгаа шүү дээ. Тэндээсээ эхэлж юм хийж сурж байгаа хүн чинь ямар надад мөнгө өгөөч. Мөнгө өгөлтөө гэх юм байхгүй юм чи тэгэл одоо амьдрал тэдэн цаас сууг дутаад байна, тийм байгаад байна гэх юм байхгүй. Ололхол хүн чинь надад юм маань зааж байгаа. Тийм юм бол ховор шүү дээ. Одоо ингээд ирээчээ надтай сууж байгаа сураад боловсроод одоо энэгээд энэ зүйлийг ингээд сураад авчвал чамд эрэхтэй чиний амьдралд эрэхтэйгээ заагаад ингээд дуудах хүн бол амар хэцүү ховор واخхой. Одоо яг энэ студийн мэрэгжил дээр бол тэгээд тэрэн дээр ирээд ингээд суугаад тэрийг ингээд хийгээд надад яг ингээд энэ мэрэгч дээр явах нь зөв юм байна гэд суудаг хүн ч бас амар ховор. Тийм шүү дээ. Тэр чинь амар шантармаар асуудал واخхой. Тэр чинь би ч одоо ингээд дуулаад хоолоогоорол яваад байгаа шүү дээ. Тэгэхээр чин дрим студ ч одоо бүр тэр чигтээ ингээд ямар ч дуулах шаардлагагүй бол компьютераа судлах хэрэгтэй болчих واخхой. Дандаа компьютер дээр ямар плагин тавих уу, энэ хоолон дээр ямар өнгөний ингэж яаж засах вэ? Гой дуурах уу гэж шаал өөр төвчний юм хийгээ явчихж байгаа болохоор тэр чин бас ингээд цаг хугацаа орж болохоор эхнэрт бол амар ачаал үүсэж байгаа. Нөгөө нэг төгссөн диплом ямар ч хэрэгцээгүй шал өөр салбарын хүн болоод дахиад дээрэс нь гэр бүлтэй. Тэгээ тодорхой хэмжээний бас би ч боловсралтай хүн шүү дээ гэдэг эмзэглэлтэй. Тэр юм зүйлүүд чинь бол тэгэл яг нэг тийм үед одоо нэг цаг хугацаанд ингээд бүх зүйл ингээд давхцаж чарж байна шүү дээ. Амар их асуудал болж байгаа юм чинь. Ажилгүй өөч юм шиг. Дуулж чаддгүй. Одоо санхүүгийн асуудал дээр нөлөөт. Ийм ингээд болоод ирэх чинь ингээд нөгөө цохилтууд их аа. Бас буруу сонгоцсон юм шиг бодлоо. Одоо тэрийг юу үгүй болгож байна гэвэл одоо энэ cover хийлээ. Энэ зүйл маань над урам зориг өгж байна. Одоо яг энэ зүйлийнхаа нөгөө юу гүзнэ гэдэг үлээ. Нөгөө яг хүсэдсэн үр шимж одооноос эхэлж үзэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд одоо эндээ бүр амар улаарж байна. Тэгэхээр нөгөө бүх тулсан одоо тэр хугацаа байна шүү дээ. Тэр ингээд зөв
байсан байна гэдэг одоо юу төрж ийн гэсэн үг. Гэхдээ яг бүр өмнө нэг юм очир утгагүй буруу явцсан юм бас биш шүү. Дээрээс нь бит хоёр ингээл нэг юм очир утгагүй бас амар зөв амьдрал амар лаг байгаатай бол биш. Яг л энэ бидний амьдралд иргэн туулж л байгаа зүйл шүү. 24 цаг 7 хоног сар жил амьд байгаа бүх хугацаанд л туулж байгаа болж байгаа. Бит хоёрын яриан дээр ч биш бас өөр хүмүүс ч гэсэн хэрэгжиж байгаа ийм зүйл учраас энэ талаар гоё дэлгэрүүлж ярихыг хичээж байгаа шүү. Тийм та. Мэдээж одоо дуулах дуртай байна. Хүмүүс дуу сонсоход тэндээс авж байгаа мэдрэмжээ бас байх шиг байна. Мэдээж урлагийн үний нэг шунал байдаг штэ. Хүмүүс гоё таашаавал бүр илүү их гоё ад жаргалтай болдог. Тэр шуналд юу нь яг хизээ яг тэр нэг юм мэдрэмжийг авбаа. Ер нь би дуучин болох юм шүү. Ер нь би дуучнаар сурах гэдэг мэдрэмжээ хаанаас эхэлж авах? Анх одоо бүр сурах зүйл үү? Анх уран бүтээл дуучин болох, сонгох одоо тэр чин бүр хар багын ер нь хар багын 10 жилийн хүүхдтэй байхдаа л манай Баян онгор чинь нөгөө 3 сургалт байсан. Охин 1-р 10 жил, 2-р 10 жил, 3-р 10 жил. Би чинь тэр үедээ бүр 10 жилийн нөгөө 3-10 жилийн юу ягаал сэл дуулаад явж идэв. Бүр тийм дуурчин болцсон. Тийм багын бүр тийм нөгөө дуртай. Миний мэрэгжил чи угаасаа би нөгөө хүүхдийн Тэмүүжин театр гэж байсан байхгүй Баян онгорт. Тэр театрта дуулдаг хүүхд байсан байхгүй. Тэгээд театраас эхлүүлээд анхан зүйл нь анх нөгөө нэг анхас суур нь бол яруу. Тэр чин бүр нэлээд эртнээс дуулж эхлээд тэрэндээ дуртай болоод сураад тэгээд амьдрал ажил карьер дээр гарч ирсэн байж та тий. Өөрийн чи яг дуулах туртай дуунуудаас сонсъё. Яг одоо. За тий би одоо хоёлоо pop гэдээ ярьсан юм чинь. Хайрын дуу дуулах уу? Гоё хайрын дуу сонсмоор байна. Хамтдаа гоё. Хүлээн сонсцоо. За тий хайрыг ганцхан чамаас гэдэг нэг гоё дуу би дуулсан байгаа. Тэрийг дуулъя.
За амгаада баярлалаа. Юун төрөнд бас би түүхний зорин ирж Хүүг Тэнгэр подкастын маань зочин болж бас амьдралынхаа үнэтэй цаг хугацаанд би түүхнийг зориод ирж зарцуулсанд баярлалаа. За. Дуу үнэхээр гоё ялаа. Гэтэ ярьслага бол дуусаагүй шүү. За. Энэ яг нэг юм гоё би буцаад бүр яг хүүхэд болцсон юм шиг санагдлаа. Энэ дууг яг өсвөрнсөндөө анх сонсч байсан байхгүй. Тэгэхэд яг л нэг юм догдолтой энэ дууны үг болгоно л яг л одоо миний амьдрал дээр байгаа зүйл юм шиг л санагдчихсэн. Яг тэр мэдрэмжийг би буцаад авлаа. Дахиад ийм гоё дууны чарт март бичмээрч юм шиг. Тий. Тухайн одоо яг би бас тэгж боддог байхгүй. Тухайн тэр мэдрэмжийг яг сэргээж чадж байна би. Яг тэрийн л амар миний зорж байгаа зүйл маань тэр. Ер нь бол одоо яг ингээл амар гоё дуулаад амар өнгөтэй те. Бүр нэг амар гоё халыг ер нь бол нэг дуулдаг юм би бол. Хувьда миний яг хүсэж байгаа зүйл юу вэ гэвэл яг тэр хүмүүсийн тухайн мэдрэмж те тэр хүмүүст би энэ дууг яаж өргөх ёстой те үгийг яг тэр хүнд яг гоё яаж шидэж өгөх ёстой тэр хүний одоо миний үг хэлж байгаа үгнээс ингээд сонсоод дараа нь яг одоо те бидний яг энэ үед сонсч ирсэн мэдрэмж хэдэн жилийн дараа яг тухайн мэдрэмж байна тэр мэдрэмж нь бууж ивэл миний яг одоо энэ зорж байгаа зүйл юм аа хүсэл яг би бол одоо яг хүнд одоо тэр шүлгийг бичижсэн тухайн үед хайраа бодож бичижсэн бол тий хайрыг нь яг мэдрүүлэхийг хүсдэг аяа бичиж байгаа хүн бол тухайн мэдрэмж нь амар гоё байгаа шүү. Тэр мэдрэмжийг л хүнд өгөхийг аяа хүсэж байгаа. Би болохоор энэ үгийг хэлэх аяа дуртай байхгүй. Дуу дурсамж хоёр яг цогтой байдаг. Дууг яг ямар дурсамжтай, ямар мэдрэмжтэй анх хүлээж аваад тэрнийг одоо таашаа сонссон байна. Дараад нь хэдэн жилийн дараа тэр дуу эргээд явхад эргээд тэр нэг юм би бол дурсамсандаа сая очиж байгаа байхгүй. Яг тэр мэдрэмжийг авлаа. Үнэхээр их баярлалаа. За, подкаст руугаа эргэн оръё. Мэдээж амгаа бол одоо гэр бүлийн өрхийн тэргүүн, ер нь эрэгтэй хүн ямар байвал дажгүй ирэх хүн гэж чи ер нь яг үнэлт юм бэ өөрийгөө. Миний бодлоор бол хайрлаж байгаа хайны жил өөрөө хүүхдүүдтэй тийм нэг зөв хүн байхыг авдаг хүсдэг. Би ч нэг тамиг татдаг. Тэгээд ер нь арх зүйлийг уудуу гэж хэлж бас судлаа болох. Гэхдээ ер нь бол маш их багуудаг. Тэгээд гэр бүлтэй эрүүл орчныг бий болохыг хүсдэг. Тэр маань бас намайг зөв ирэх хүн гэдэг чинь гэр бүлийн хувьд одоо нэг талаасаа бас зөв байх үзэг нь болов гэж боддог. Тэгээд гэртээ бол хизээж согт орж үзээгүй. Гэртээ хизээж тамиг өндөртүүлдэг, тамиг татдаг. Тэр маань одоо манай их нарын нөгөө 50 байхад нь нөлөөлдөг байх нөгөө ингээл орж ирэхээ согтуулж гэх юм уу муухай өнөр тандар өнөртүүлдэг байх нь бас нэг тудлын нэг талаараа жаргал байх гэж би боддог байхгүй. Тэгэхээр бас нэг тийм эр хүн байвал гоё юм болов. Амгаа бол яг сайн эр хүн байхыг хараад хичээгээд байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр илүү бодож хичээж явж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тийм тэгээд нэг хүүхэдтэй байх, хоёр хүүхэдтэй байх хоёр хэр их өөрчлөлт ирж байгаа шүү. Миний одоо эргэн тойрноос харж байгаагаар бол эрэгтэй хүн, эмэгтэй хүн ер нь эцэг их илүү их нягтраад илүү их хариуцлагатай болоод байгаа шиг санагдаад байгаа. Зөв хоёр хүүхэдтэй болно гэдэг чинь одоо би яг тэр хариуцлага тэр талаас нь сайн яг хэлж мэдэхгүй байна. Зүгээр жаргал талаас нь үзээд гоё талаас нь үзэх юм бол юу амар гоё шүү дээ. Одоо нөгөө манай хүүчин цэцэрлэгт явна том нэгдүгээр анги байхгүй. Хүүг ингээд зөрүүлээд цэцэрлэгт өгчөөд охинтойгоо ингээд нэгдүгээр ангийнхаа хүүхдтэй гүйлдэн шүү дээ. Тэнгүүт нэг тийм ил хойл юм шиг орхиол. Нөгөө охин маань нэг дуугаа ураагаал. Тэгээл ингээд нөгөө гэрийн нөгөө баяр байсгалан чи яг л би дөрөөрөө л байл гоё. Тэр нь амар гоё. Тэгээ бодохгүй ингээд боддоо шүү дээ. Хүү маань төрөөгөө ямар байх бол тий. Бид гурав ингээд дөмбийгөөл нэг ингээл байж ах юм бах та гэл. Альсвал охин маань төрөөгөөсөн бол одоо юу гэдэг нь эрхлээл ингээл хүү эрэгтэй хүүхд чинь нэг аавда аим эрхэлдэг юм байна ер нь. Ээждээ л их эрхэлдэг юм байна. Тэгээд нөгөө ингээд охин хүүхдтэй босны нөгөө хамгийн гоё баяр нь охин хүүхд юм бол гэрт байгаа хугацаанд бол үүр дээр салахгүй шүү дээ. Тэр амар гоё. Тэгээл үүрэг хариуцлага бол маш өндөр байгаа л да. Үүр хүүхдүүдийнхаа нөгөө жаргал зовлоо одоо тэгэл цаашдынх нь хичээл ном хаана боловсруул өөрт нь хэрэгтэй бол ямар мэдлэг боловсрол өгвөл одоо яавал өөр хүүхд байна амьдралд нь хэрэгтэй бол гэсэн юмнууд үргэлж цаг хугацаа болгонд бодно шүү дээ. Тэрийг бол баян бодож байгаа. Тэгтээ надад бол одоо яг мэдрэгч байгаа мэдрэмж нь бол хоёр хүүхэдтэй байна гэдэг чинь амар их ад жаргал. Ялангуяа би ч охин хүүхэд бүр их ад жаргал байна. Тийм одоо ерөөсөө надад бол нэг тийм
зовлон тэр одоо үүрэг хариуцлага тэр талаас нь бол ер нь харддаг. Ер нь бол байгаа нь л сайхан байна. Өөр хүмүүстэйгээ байгаа нь л маш их гоё аз жаргалтай байна. Амгааг одоо нөгөө би комментуудыг уншсан л да. Краштай боллоо. Тэ? Ингээ бүсгүүчүүд аягүй их коммент өчтэй юм билээ шүү дээ. Тэрэн дээр ер нь эхнэр нь ямар өнцгтэй байх шиг байна. Юу гэж хүлээж авч байна. Чамаг ер нь гэр бүлтэй гэж мэдэж гин үү? Мэдэхгүй л байх шиг байсан да. Үгүй наадах чинь бол бас буруу ойлголт. Манай даахын cover дуу игээд ингээд явъя гэдэг бол эхнэр санаачилсан байхгүй. Тэгээд эхнэр маань энэ зүйлийг хийсэн. Тэгэхээр би чинь бас нөгөө нэг урлаг соёлын сургуульд төгссөн болоо нэг хүний дуу дуулаад явах нь зүйсний асуудал биш гэж бодсон байхгүй би үедээ бол. Хүний дуу ингээд дуулна гэдэг болохгүй. Би өөрөө сургууль соёлын төгссөн хүн байж хүний дуу дуулаад энэ чинь нөгөө нэг жоохон юу байгаад шүү дээ. Үзэл байгаад байна миний хувийн. Болохгүй гэсэн чинь манай ихнэр үгүй хараа энийг нэг дуу ингээд дуулаад өчвөл дөө ингүүл чамаг хамаагүй би юу чиний чамаг таагалж магалахгүй одоо чамд ямар чамаг би өөрөө фэйсбүүк дээр тавь гэдээсэй байхгүй. Тэгэхээр за хэвээр эхнэрийн шаардлага тавьсан юм бол эхнэрийн менежмент явсан байж тээ. Тэгээд яг тэр үед нөгөө хүүхэд 6 сарын 1 болж баяр болчихсон байхгүй. Тэгээд одоо нөгөө нэг эхний бичлэгээ ярьж штэ. Тэ хамгийн анх одоо эхэлж исэн үеийнхаа. Тэр гадаа байсан. Тий цэмэзээ яг нөгөө дууссан. Хүмүүний нэг урсгал гэдэг дуугаа штэ. Тэр дууг дуулсан чинь эхнэрт өглөө за наадгал битгий тавиараа зүгээр надад хамаагүй шүү чи өөрөө тавьсан байл би бараг над руу таагалж магалжлахгүй ш би наадгаж үзмэргүй шүү гэл нэг жоохон тийм бэргэх тийм нэг ичигч тийм асуудал байгаад байсан байхгүй. Нөгөө уран бүтээлч нөгөө нэг ичимхий байдлыг хэлдэг байхгүй. Хүмүүс бас тэгж ойлгодог шүү. Уран бүтээлч байхаараа л дуучин байхаараа л одоо хөтлөгч ч юм уу байхаараа л амар нээлттэй амар хэний ч юм нүг байх ёстой юм шигээр хараад байгаа. Яг үндэ үгүй тийм биш шүү дээ юу тийм байхгүй. Тэгээд тэр одоо цэмзэн явган тэр хүргэсэн тийм том дууг чинь би ингээд дуулж яхах нь зүг юм уу тий хүмүүс юу гэж хүлээж авах юм гэдэг асуудлууд нь миний түрүүнд хамгийн түрүүнд буугаад ирж байгаа юм чи. Тэгэл шууд л үгүй л гэсэн асуудал тулгараад байсан. Тэгсэн чинь манай ихнэр хамаагүй би нэг тавиад байгаа. Энэ фэйсбүүк орчиндөө л тавиад байгаа. Ээжтэй ч юм уу энэ фэйсбүүкийнхаа эмэгтэй найзуудаа үр хөвгүүдтэй зориулаад тавиад байгаа. Тэгэхээр сошиал орчинд ингээд тавьчих гэх юм. За тэгдэг гээд тэгсэн чинь ер нь бол жоохон эсэргүүцэлтэй л байгаадсан байж тээ. Тэгээ тэр дууг тавьсан чинь миний нөгөө нэг авсан хамгийн анхны мэдрэмж гоё байсан мэдрэмж нь юу байсан бэ гэвэл клиптэн дээрээ суухгүй гэрээсээ гараад. За нэг ихч тэгсэн сонсч идэв минь намайг. Чи нэг левтэнд яг сонсож байгаа сонсог байгаа. Тэгсэн чинь тэр ихч намайг таниагүй. Бараг ингээд цаашаа бол дууны маяад ингээд зөрсөн би тэр ингээд зөрөөд тэгэхэд намайг тэр хүн ингээд сонсоод явчихсан амар гоё урам өгсөн. Окей. Ямар гоё юм бэ гээл шууд л нөгөө нэг ингээд ориглол гараад ирж байгаа. Нөгөө нэг уран бүтээлчийн ичимхий байдал жоохон тавигдаж эхэлсэн гэсэн үг. Тэгээд магадгүй бас надад нэг юм үзэг үсээд байгаа байхгүй. Чи мэрэгжлийн сургуульд нь сураагүй байсан бол гой дуулсан бол бичлэгээ шууд аплод хийх байсан. Тийх байсан баг. Тухайн үед бол яг би өөрөөж тавих байсан баг. Өөрийнхөө тавиал, өөрийнхөө фэйсбүүкээс тавиал ингээл хүнд өрөх гэж юм хичээх байсан баг. Тэгээд анхны тэр бичлэгүүдийг тавьснаас хойш хүмүүс ингэж яриад байгаа. Бүүстэл үү? Ингээд хийсэн үү гэж яриад байгаа. Гүү би ерөөсөө тийм хийгээгүй. Би зүгээр яг өөрийнхөө л зүгээр ингээд нөгөө нэг манай эхнэрийн л нэг мар тавьсан баг. Фэйсбүүкээр тавиал эхнэрийн хүсэл байхгүй тэр чинь. Тэгсэн чинь ингээд хүнд хүрсэн. Амар хүнд хүрсэн. Шууд ингээд бүүн болсон. Эхний дуучин бүр 2 сая гаруй үзэлттэй болсон. Тэр чинь хэдхэн хоног өдөр бүр. Тэгэхээр нь урам зориг улам аваад тэгэл би чинь дөгөөл нэг зангаараа бас тавьмааргүй санагдав. Тавихгүй ахаад нэг дуу хийгээд cover-ыг тавьчих юм үгүй ээ л гэдэг. Эхнэр л тийм тавиад байгаа шүү дээ одоо Facebook дээр. Ичимхий байдал арилахгүй л байгаад байна. Тийм. Нэгт ичимхий байдал, хоёрт нэг хүн хүндэлж байгаа байхгүй би. Тэр уран бүтээлчийг хүндэлжсэн байхгүй. Энэ хүмүүсийн уран бүтээлийг би шууд ингээд аваад тавих нь зүг. Тэгээд одоо би дуу болгоно, cover болгоно нэг батаг тахилттай л дуулдаг. Яагаад гэвэл би ингээд эхнээс нь дуулсан дуустал дуулчаар чинь муухай байхгүй. Тэр хүмүүсийн ингээд хичээ зүтгэсэн. Ялгал миний замыг бас туусан хүмүүс байгаа шүү дээ. Уран бүтээлч хүн угаасаа өөрийнхөө уран бүтээлийг хүргэхийн тулд тийм ээ. Одоо студийн хэмжээнд хэрэг хэмжээний зардал гаргасан байгаа. Дээрээс нь дахиад хүн төлөвтэй ингээд бүтэн уран бүтээл зарцуулаад хийж яхаа тэрнийг шууд бас ингээд хуулаад тахаар бас нэг юм ёс зүг юм шиг хувьд бол бас бодогдох асуудал тийм ээ. Тэгээ би чинь нөгөө сургууль соёлын төгссөн хүн байж
баргалж хүндэлж одоо хүндэлж шүтэж ирсэн хүмүүсээгээ шууд хуулаад дуу ингээд тавиад тах нь буруу санагдсан байхгүй да. Тэгээ би ерөөс нэг бадаг тахилтаа дуулаад хүмүүс тэгсэн чинь яагаад бүтэн дуулдаг. Яагаад энэ дуу ингээд бүтэн дуулаад тах л та сонсомоор байна шүү дээ. Тэр нь тэгээд хувьдаа бол одоо тэгээ болдгоо баа шүү. Миний хувийн үзэл маань ийм амгаагийн бодлоор тийм. Надад бас нэг юм үнцэг байгаа байхгүй. Үнэхээр хүнд хүрсэн дуунууд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд монголчууд дахиад 200 300 жил ч гэсэн энэ монгол хүн байгаа цагт л монгол хүний оюун санаанд одоо таашаал нийцэх дуунууд байгаа байхгүй. Тэгээ энэ дуунуудыг надад болохоор тэг санагтаад байгаа. Цаг үед нь залуу уран бүтээлчд тий хүмүүст хүргээсэй тий залуу дунд дуртай хүн болон хүргээсэй. Яг ард түмний дуу гэдэг. Зүгээр дуулах хэмжээнд шүү. Гэхдээ тэр дуугаар мөнгө олвол тийм мохоо. Дууных нь бүтээгчд нь эзэд нь зөвшөөрөл авсан ч юм уу. Эсвэл ямар нэг байдлаар хүргэсэн байх хэрэгтэй. Тэндээсээ одоо уран бүтээлийн нэмж хувь өгөх ёстой ч юм уу. Надад бол нэг тийм зүгээр бодол бол төрдөө. Одоо жишээ нь би Maroon 5-ийн одоо нэг дунд дуртай байлаа гэж бодъё л да. Maroon 5-ийн дууг дахиад одоо өөр амьд хөгжмийн хамтлаг дуулахыг сонсох уу гэвэл би сонсгол байхгүй. Энэ угаасаа л нөгөө нэг сонсогчийн хэрэгцээнд сонирхолтой өөр гой хувилбарууд юу байна гэдэг угаасаа хүн бангийн л ирэл хайгуул хийгээл явах л асуудал юм шиг санагдаад. Одоо л зах зээлийн эргэлтэнд оруулж байгаа бол тэр дууг дуулаад тодорхой хэмжээнд мөнгө авж байгаа бол бас нэг тодорхой хэмжээний тохиролцоонд хүрсэн байх хэрэгтэй. Тийм. Энэ асуудал чи яг над дээр бас тулгарсан шүү дээ. Төвсгээ дуу дуусан шүү дээ бас. Төвсгээ дууг дуулахад бол маш хүн төрсэн бас. Амар үзэлт нь өндөр. Тэгээд баг намайг ч одоо бүр амгаа гэж дуудгаа байсан шүү дээ. Тэр үеэр нөгөө туйлсыг дуулдаг залуу шүү дээ. Нөгөө туйлсыг дуулдаг залуу байна гэж бүр хүн тэгж хүрсэн. Тэгээд тэр туйлсыг зохиосон залуутай ч уулзаад ярилцаад энэ дууг ингээд одоо надаас ингээд энэ тентгийн байгууллага дээр ч юм уу те нэг үйл ажиллагаан дээр очиод туйлсан дуулаад өгөөч гээд байна. Энийг одоо би ингээд дуулж бол чадахгүй байна. Одоо тийм болохоор би чамаас альбистийн тийм зөвшөөрөл авъя. Чи энийг одоо надад яаж өгөх үү те яаж зөвшөөрөл одоо санхүүгээр ярих юм уу одоо хувийн уран бүтээлч талаас нь үнэлээд өгөх юм уу тэр талаасаа надтай нэг ярилцаад энэ дээр ямар боломж олцоо байна туслаад дэмжиж өгөөч гэдэг би тэрийг нөгөө ярилцах асуудал маань жоохон бүтэмжгүй болоод тэгээд одоо энэ тэнд хүмүүс чинь нөгөө шууд туйлсыг дуулаад өгч гэдэг. Тэгээд би чинь бас шууд хэлж байгаа юм ч одоо зохиогч нь бас зөвшөөрөөгүй тэгээд энэ туйлсыг би хамаагүй дуулж болохгүй дуулж чадахгүй байгаа шүү гээл явж байгаа. Тийм шүү дээ муухай л да. Ялангуяа нөгөө бүрэн тохиролцоонд хүрээгүй үед чи за окей би дуулахгүй гэж гарч явангуудаа өөр нэг бичлэгэн дээр явж ивэл тэр чинь бас ёсцсон асуудал байгаад байна тий. Урлагийн хүн байгаагүй бол хамаагүй байх байсан баг. Чи яалч бид нар чинь цаанаас нь заагаад өгсөн бид нар чи урлагийн хүмүүс энэ нийгмийн төлөөллүүд нэг төрөнд алхаж явах хүмүүс тийм болохоор одоо нийгэмд хэрэгтэй зүйлийг л дараа нь нэг хүн болгонд хүргэнүүхээс тэгээл нэг бас болж өгөхгүй юм хийж болохгүй байх гэж бодож байгаа. Энэ маань одоо дараагийнхаа одоо суйсаа гэдэг ч юм уу те боловсруулж байгаа энэ сургуулиар төгсөж байгаа хүмүүс болгон энийг бол бас мэддэг л байгаасаа гэж үзэж байна. Надад бас нэг юм миний хувийн амжихан бодол байдаг байхгүй. Урлагийн сургууль гэхээр л амар диктатуртай, дээд курстэй, ялгаатай, дээдлийн курсийнхэн, доотлын курсийнхныгаа зардаг, ингэдэг, тэгдэг гэсэн ийм буруу ойлголт бас нийгэмд сая бас хэсэг аягүй хүчтэй өгч шиг боллоо. Дээрээс нь урлагийн ажил хийж байгаа хүн одоо нэг хэсэндээ сэтгэл мэдрэмжээрээ ажилдаг тэндээсээ гоё жаргал хөдөлмөрийн үнцнийг мэдэрч байгаа хүн бол илүү эмзэг байд юм аа тий. Хүн одоо хэцүү үг хэлэхэд энэ гомдчих болов гэсэн эмзэглэлтэй нэг хүн одоо өвдөхөд хажууд нь энэ хүн яаж өвдөж байгаа бол гэсэн эмзэглэл байдаг учраас энэ илүү ёс зүйтэй хүмүүсийн хийх ёстой ажил юм болов уу яг маш олон ёс зүйтэй хүмүүс байгаа шүү маш олон одоо энэ одоо урлагийн ажил хийж байгаа ёс зүйтэй хүндэтгэлтэй хүмүүс бол байдгаа гэдэг бас нийгэмд бас дугаармаар санагдаж байгаа байна. Зүг. Миний яг наадхан дээр чинь бас би нэг юм хэлэхэд бол эн чинь ингээд нөгөө би өдөр дөрийн дуучнаар ингээд төгсчод ганцхан би ганцхан дуулдаг байхгүй. Эн чинь ард нь баг байна. Тэр чинь одоо би нэг хамтлагтай дуулахар боллоо шүү дээ. Нэг амьд хөгжмийн хамтлагтай дууллаа гэхэд багтаа л 4-5 гишүүтэй байгаа шүү. Тэр хүмүүсийг би хүндлэхгүй, тэр хүмүүсийг цагт нь очихгүй ингээл байвал эн чинь нэг бодлын урлагч юм бас урагшлахгүй ажил байхгүй. Одоо чи нэг байгууллагад ороход одоо тэр олон бүрэлдэхүүн тэр оркестр суухад чи нэгэн хүн байхгүй л яах юм тийм тэр ажиллахгүй байхгүй явахгүй цаашаа явахгүй ажил болохгүй. Тийм болохоор энэ
ах хичээс үг аавна гэдэг чинь үнэхээр одоо яг урлагийнхаа хувьд бол байх ёстой зүйл. Тэрийг л ингээл одоо нэг хит их нөгөө диктатур нэг дээрлэгдэж үзээд байгаа болохос эн чинь урлагч нь шал өөрөө тий бид нар чинь ганцаархнаа дуулдгүй ганцаархнаа хөгжимчин гэж байдгүй бүх юм чинь бүхтэц багийн ажиллагаа хамт олонны хөдөлгөөн. Тэгээл нэг хин нэгэн одоо урлагийн мэдрэмжтэй тэгсэн мөртлөө нэг урлагийн зөв боловсрал эзэмшээгүй хувийн нөгөө нэг зохион байгуулалт муутай юм байвал бид нар чинь загнаа штэ тэр чинь бидний долуулаа ирж зүглээгээд чи яаваа гэдэг чинь буцаад ингээд харамт нөгөө диктатур болчиход байгаа хөөхгүй. Тимийг бол урлаг бол заавалчгүй байх хэрэгтэй юм шиг надад одоо би бол тэгж бодсон. Урлагаар сурсан ингээд сураал тийм шиг тий. Ер нь юмд хэр их хүндэлтэй ханддаг вэ? Ач холбогдол хэр их өгдөг вэ? Татар амгаа хэр одоо талархалтай хүн бэ? За ер нь бол хувьдаа л гэхэд одоо би ч одоо хүн айгүй сайн хүн байхыг хүсдэг. Хүнээрээ байхыг хичээдэг. Цаг хугацаагаа цаг магаа одоо цагаан бол сайн баримтлахыг хүсдэг. Тэгэл хэлсэн ярьсандаа байхыг хүсдэг. Тэр маань одоо тэгэл миний одоо хувийн хүндгэл юм уу юу гэх юм. Миний өөрийн л нөгөө би ч тийм л хүн байхыг хүсдэг одоо юу гэдэг энгийн нэг эр хүн байдаг штэ. Хэлсэн ярьсандаа байхыг хүсдэг. Тэгэл хотлоо амлалтгүй. Тийм хотлоо амлалтгүй цаг хугацаа барихыг хүсдэг. Тийм байхгүй байхад тэр их гомдох уу? Тэрэн дээр бол гомдно. Тэгээд би чинь нөгөө энийг нөхөр ингэчлээ дээ. Энийг ингээ цагаан барьчихгүй яв да. Энийг ингэчлээ гэдэггүй. Би нэг бас хувь хүн аим шууд хэлчихнэ. Би ч юм уу шууд үү чи яасан бэ? Бид нар энэ дээрээ 2-3 цагийн чамааг үлээгээд өнгөрөөж явах. Чи биднийг хүндэлсэнгүү. Бид нар ингээ чамааг хүндлээд энэ яг цагаан барьсан байна гэд. Би тэрийг нэг нууж чаддгүй. Шууд л хэлэн зүгээр. Ийм байна тийм. Гэтэ тэр бол яг нь ажил үүргийн хувьд одоо хариуцлагын хувьд бас яригдэж болох зүйл байна. Тийм. Хувь хүн дээрээ ер нь гомдомтгой юу? Ер нь бол хэр гомддог вэ? Гүн гомддог уу? Одоо 100-аас 80 гэдэг юм уу те? Ер нь бол тэр нь яг хувь одоо миний өөрийнх нь хүн тийм шиг баг ер нь. Би чинь тэгэл ер нь нэг хүн гээл нэг имзэглэхээр юм хэлжүүл ер нь нэг хэсэгтээ бас тэгэр хүнтэйгээ ингээд харилцаа маань аягүй хүн дээр чинь хувь хүнээсээ хүн дэрхгүй зүгээр миний хувийн харилцаа шууд ингээд өөрөө тийм хүн байхын шүү гэсэн зарчим баримтлал яваад байдаг. Тэрний эсрэг байхаар бас аягүй хүн тусч байна. Хоёул нөө хувь хүний яриа бас подкаст болоод цэцэгдэж байгаа учраас би бас зөв нэг зүйлийг асууя. Ер нь сүлд хизээ уйлав. Сэтгэл хөдлөл тэр emotional ил гаргалаа гэд буруу зүйл биш юм байна гэдгийг хүмүүс хэлж байгаа байхгүй. Зөв. Би чинь саяхан уйлсан. Тэгтээ нэг гэр бүлийн харилцаан дээрээс болж нэг жоохон нэг маргаан байна шүү дээ. Тэрэн дээрээс болж эхэндээ нөгөө ир хүн гэдэг утгаараа ойлгохгүй тий нөгөө л нэг зарчим шиг тий ингээл төмөр бага зүгээл тий бодоол төвлөрөөл юун дээр наалдчихв тий юугаан буруу ичв яг энэ асуудал юунаас болоод үүсчихв гээл тэр зүйлийг 3-4 хоног ингээд яг бодсон тэгээ дээрээс нь гомдсон ингээд асуудлууд зэрэгцсэн байхгүй юу ингээд гомдох чинь ингээд нэг өөр хүн өөрөөгөө бодох чинь нэг өөр хүнээ бодох чинь нэг өөр тэр бүлгоныг би ингээд багцлж бодсон байхгүй одоо би юун дээр алдчих тий сая энэ асуудал юун дээр үүсчихв за яагаад ингэч вэ гэсэн юм ингээд бодсон чинь 3-4 хоног тэрийг бодоод ингээд явж эцсийн бүлэгт юу зүв байсан бэ гэсэн уйлсан уйллал ганцаараа байсан сартл байсан тэгээд машин дээр ажлынхаа одоо нөгөө нэг тусаа нэг өөрөө байгаа шүү дээ нэг хүн амтаа ордог өөрөө бас тэрэнд одоо нэг гуйлсан тэгсэн чинь тэр зүйл одоо бодож байгаа миний 3-4 зүйл бодсон зүйл маань тэр ойлгоход бүгд сайн хаалгасан онгойч тэгээд би ойлгож ямар гоё юм бэ гэж бодсон тухай тий чи тэр ер нь нулимс хол ер нь тэгээд яг тухай үед би бүр ямар гоё мэдрэмж очоо энэ чинь юм байсан биш тий гэж бодсон харин тийм үү юм байсан биш тий би ч юм ингээд дуу сонсоод ингээд алхаадсан байхгүй нэг хэсэг ингээд алхаал бүх юм ингээд анализ хийгээд бодоолаа юм дээр нь алдчих. Би чи ер нь альва зүйлийг хүнд ингээд наахаас ил өөрөөсөө эхэлт төрүүлж харахыг хүсдэг байхгүй ер нь би юун дээр болохгүй байгаа. Надаас болцсон юм шүү дээ. Ер нь энэ асуудлыг би ер нь зөв тийш нь хөтлөгсөн юм те зөв талаас нь харсан юм гэдэг өнцгөөдөг өөрөөсөө эхэлж хайгаад тэгээс үүлдээ гомдон би ч тэгслээ энэ хүмүүс ингэчлээ гэж бодлолтууд төр тулаад ирсэн ч хамгийн сүүлд ойлгоход тэр бүх бодол арнаад тэгээд сарнаад тайвширсан. Хүүхэд байхад нэг уйлаал те
аав ээжтэй зодоолаад ч юм уу зодоолж байгаа л яг ингэ мэгштэй штэ. Тэр үнэхээр том одоо нөгөө сэтгэл зүйн хувьд амар том тайлал байсан юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Би бас уйлаад. Уйлсан түгээ ярьдаг подкаст тийм шүү дээ. Яг тэр үед яг би бас ганцаараа байжгаад өөр зургатан дээрээ дууг үлгэж байж байгаа нэг дуу сонссон надад амар хүрээ. Тэгээд уйлсан чинь ер нь нулимс бас гараад ин шүү. Ер нь ингээд дахиад цаашаага ингээд гарахаар уус. Тийм. Тэгэхээр н сайхан гаргачлаа. Тэгээ ингээд дараад нь бараг ингээд амьсгаа авсан чи юу тэр амьсгааны цэнгэг уужмигээ ямар гоё юм бэ те. Тэр л харин тийм юм бэлээ. Нэг уйлчих чинь бас их зүгээр юм бэлээ. Яг надад бол яг тэгж бодсон яг тухайн үед. Эн чинь л байсан биш те. Нэг ингээд уйлаад авчихгүй те. Ингэжэмэр нэг талын нөгөө би чинь нөгөө нэг тамиг татахгүй болов арих уддаг болохоор нөгөө стресс хайрцаг зүйл бас бага байдаг. Тэгээд би тэрийг ингээд олохгүйсэн. Нэг хэсэг бас ингээд битгэрэл ингээд тотгошоо ингээд хүн ингээд тэгээ нэг үйлсэн чи амар гоё болсон шүү дээ. За бид бүхнийг зорин ирж үнэтэй цаг хугацаагаа зарцуулан бид бүхний контентэд подкастад маань зочноор өргөдөн оролцсон. Уран бүтээлч инх хамгааланда баярлалаа. Тэгээд подкастаа өндөрлүүлээд чиний дууг хүргэе гэж бодож байна. Чиний одоо дуулах дуугаар өндөрлүүлээ яг гэж. Тийм подкастаа өндөрлүүлъя гэж бодож. За тэгье. Ямар дуу дуулах вэ? Би намрын дурсамж гээд дууг дуулна. Чин зэрэггүй ай сүхтийн шүлэг гээд. Энэ маань нэмдэгтэй сүхтэн өөрийн уран бүтээл үү эсвэл тий одоо миний шинжилт дуусан одоо дуу байхгүй. Дээр үед одоо хүн болгоны мэддэг дуу намрын дурсамж гээд. Тэгээд энэ дууг яагаад дуулахар болсон гэхээр энэ шүлгийн зохиосон Сүхбат гэдэг хүн чинь манай аавын төрсөн дүүгийнх нь нөхөр нь байхгүй. Тэгээд энэ дуу маань их сүнслэг тийм гоё мундаг дуу байхгүй олон жилийн настай. Тэгээд энэ ахыхаа дууг би хувьдаа бол сэргэж дуулж байгаад бол маш их баяртай байгаа. Тэгээд энэгээрээ одоо нөгөө ихчтэй гэр бүлтэй хамаатан садандан тий би бас ингээд гэр бүл одоо нэг дуучин болоод бас нэг бэлэг барьж байгааг нэг хэлбэр юм болов уу гэж одоо энэ намрын дурсамж гэдэг дууг дуулсан байгаа. Энэ дуугаараа подкастаа өндөрлүүлвэл их гоё байна надад. За баярлалаа. Тэгээд дуучин инх хамгаалан намрын дурсамж дууг хамтдаа үлээ авцгаая. За баярлалаа. Намрацын хэр бороо ширсэ намрын хонгорд шэдурстачи ариухан мэрхлэн санахын жаргалаар алсын нутгаас дуулж сундаа би
жаргал